Яг одоо би танаас таны dark side юу вэ гэж асуухыг хүсэж байна. Та урд өмнө өөрийнхөө сүүдэртэйгээ ажиллах сүүдэр work буюу shadow work түүнийг яаж үр дүнтэй хийх вэ? Яаж өөрийнхөө сүүдэртэй буюу dark талтайгаа ажиллах вэ гэдэг талаар сонирхож байсан уу? Учир нь энэ зүйл бидний амьдралыг одоо дараагийн түвшинд гаргаж бид нарыг эдгээдэг, бид нарыг одоо хүссэн амжилтанд маань, хүссэн мөнгөнд маань хүргэдэг зүйл бол одоо бид нарын эдгэрэл байдаг. Тэгвэл бид нар яаж эдгэх ёстой вэ гэвэл бид нарын одоо бага насндаа олж авсан тэр нөгөө нэг сүудэртэй тал буюу trauma, shadow тэр зүйлийг бид нар одоо өнөөдөр нас биеинд хүрсэн өөрийнхөө яг энэ цаг үе дээрээ бид нар тэр сүудрийг бид нар одоо сүүдэртэй ажиллах замаар бид нар өөрийгөө эдгээж өнөөдрийнхөө өөрийнхөө хүсэж байгаа зорилго амьдралдаа хүрэх бүрэн боломжтой. Үүнийг бид нар трама эдгэх гэж хэлээд байгаа. Сүүлийн үед хүмүүс маш олон сэтгэлийн гэмтэл, сэтгэлийн цочрол буюу трама ялангуяа бага насны травмаг хэрхэн яаж эдгэх талаар маш олон одоо аргууд, сэтгэл заслын аргуудыг санал болгож байгаа. За манай академи маань хүртэл одоо таны бага насны травмаг эдгэх ховсын эмчилгээг бол хийдэг байгаа. За ховсын эмчилгээгээр маш олон хүмүүс маань бас энэ өөрийнхөө яг өөрийг нь хойштон татаагаад байгаа, өөрийг нь гацаагаад байгаа, өөрийг нь одоо амжилтанд хүрэхгүй байгаа тэр одоо сүүдэртэй зүйлүүд рүүгээ ажилласнараа илүү хурдан, илүү үр дүнтэйгээр өөрийнхөө одоо тэр травмаг эдгэж өөрийгөө агсан түвшинд гаргаж байгаа юм. Ер нь травмаг яах гэж бид нар эдгээд юм бэ? Түүнийг эдгээхгүй яваад байвал яах юм бэ гэдэг талаар өнөөдөр дэлгэрэнгүй авч үзэх чинь. Тэгэхээр травмаг эдгээхгүй яваад байж болно те. Би одоо травма эдэхэд мөнгө өрөхгүй, би одоо ингээд яваад байж болно гэж байдаг. Гэхдээ энэ бол одоо маш олон хүмүүсийн хэлдэг энэ бол травмагаа эдгээхгүй, мэдсээр байж үүнийг эдгээхгүй явна гэдэг бол өөрийнхөө амьдралыг өөрөө одоо сөөрүүлж байгаатай адил тийм аюултай зүйл байх нь. Өөрөөр хэлэх юм бол травма 24/7 таны амьдралд нөлөөлж байгаа. Жишээлбэл танд мөнгөний блок байдаг бол та ерөөсө байнгын мөнгөний гачигдaltaй, байнгын урд хормоогоороо хойд хормоогоо нөхөөд явдаг ийм зүйлтэй байна гэсэн үг. Та магадгүй зөвлөлд хуурдагдаад за энэ л одоо өглөгөө төлчих юм бол энэ зээлээр төлчих юм бол дахиж авахгүй өстой миний санхүү дажгүй болно. Энэ л бизнесийг эхэлчих юм бол би тэгээд л энэ мөнгөний асуудлаасаа гарна гэж боддог. Гэтэл ингээд нэг юм хавханд лүүкэнд орсон юм мэт дахин ингээд тэр нэг зүйлийг давтагдаад ингээд орж ирээд байдаг. Нөгөө нэг бизнесээ эхэлсэн чинь нөгөө нэг бидний хүсэлсэн нөгөө нэг сайхан зүйл ирнэгээ бодож исэн чинь тэр бас ирдэггүй. Ингээд дахиад нөгөө нэг бизнес бүтлгүүдэл дампуурал тэгээд дахиад нөгөө нэг одоо зүйлийг дарахын тулд дахиад өөр газраас одоо өглөг авдаг ч юм уу. Нэг иймэрхүү зүйл давтагдаад байна гэдэг маань та травмагаа эдэх ёстой гэсэн үг. Тэгэхээр хэрвээ бид нар өөртөө байгаа травмагаа олоод тэгээд тэрийг эдгэж чадах юм бол бид нар дараагийн түвшинд хүрдэг. Тэгэхээр травма биднэрт хоёр талтаагаар ирдэг. Нэг нь сайн тал, нэг нь муу тал. За муу тал нь болохоор таны амьдралыг таныг тэр травмагаа хизээ олоод эдгэх хүртэл таны амьдралыг сөөрүүлж байдаг зүйл. Жишээлбэл та хизээ тэр зүйлийг ухамсарлан, хизээ тэр алдаанаасаа суралцаж тэр зүйлийг ойлгож авна. Тэр хүртэл таны амьдралыг сөөрүүлж байдаг гэсэн. Нөгөө сайн тал нь юу вэ гэвэл та тэр травматай байснараа та травмагаа олж мэдээд өөрийгөө хөгжүүлснээрээ та одоо травма багтаа хүнээс илүү хурдан өсөж чадна. Тэгэхээр травма дан ганц муу талтай гэхээсээ илүү бас сайн тал нь таны хувь хүний хөгжил, таны амжилтанд бас нөлөөлдөг байх нь. Тэгэхээр өнөөдрийнхөө хичээлдээ бид нар яаж одоо тэр травмаг эдгэх юм бэ? Яаж shadow work хийх юм бэ гэдгийг талаар маш сонирхолтой видеог бэлтгэсэн байгаа. Ингээд хамтдаа үзцгээе. Parts of you, the mind, the body, and the spirit. But if you really think about it, why don't most people get the changes that they want? People focus on their mindset. You watch videos like this, you read books, you meditate. People focus on their body. You follow health and wellness. You go to the gym, maybe you eat clean. I don't think it's 3 things. I actually think it's 4 things. За энэ хүмүүс маань ингэж хэлчихэндээ. За хүмүүс маань ихэвчлэн одоо 3 том зүйлд авч үздэг тий. Бид нарын одоо body, сая энд хэлсэнчлэн бид нарын одоо body,
Бид нар оюун ухаан, бид нарын бие, бид нарын сүнс гэсэн 3 төрөлд авч үздэг. Тэгвэл яг үнэндээ энэ хүн маань хэлж чинь би 3 биш 4 гэж хэлмээр байна гэж хэлж байгаа. За одоо хараа та нар маань. За ингээд энэ хүний хэлдгээр 3 биш 4 зүйл буюу дөрөвдөх нь shadow гэж хэлж байна. Stuff that I didn't really want to look at, I noticed that my life started to change. And here's why. Let me turn you around for this. Nice. We still have it from the other video. I explained this in our recent video. За энэ хүн маань хэлж байна. Би энэ өөрийнхөө энэ сүйдэртэй талаа буюу өөрийнхөө энэ одоо сул талыг өөрийнхөө энэ одоо травмаг эдгээснээрээ миний амьдрал бол гайхалтай өөрчлөгдсөн гэж хэлж байна. За одоо We'll cover it briefly, and then I'll give you at the end of this how to actually start doing shadow work so you can see the benefits for yourself. Okay? We don't always become our highest goals, the highest vision we can envision of ourselves. We kind of get sucked down to baseline right here of our lowest standards and the lowest version of. За бидний ингээд амьдралд одоо яг энэ зурганд гарч байгаачлан одоо энэ ногоон хэсэг байна тийм үү? Тэгэхээр ногоон хэсэг бол бид нарын дандаа ингээд ажил маань өсөөд хамгийн дээд зэгтээ хүрээд ингээд амжилттай явж байгаа хэсэг буюу бид нар одоо графикаар харах юм бол 0-оос дээш хэсэг нэ тийм үү? За 0-оос доошогоо буюу хасах руу явсан хэсэг буюу улаан хэсгээр тэмдэглэснийг харах юм бол бид нарт бас амьдралдаа уналт, бацалт гэдэг эдгээр зүйлүүдээр хүрдэг буюу хамгийн доор уналтанд хүрдэг үе гэж бас байдаг. We can accept. This is what we're talking about today, because a lot of you are like, all right, I'm pretty good on this. I know what to do. But how do I remove some of the blocks down here? If you don't. За тэгэнгүүт зарим хүмүүс хэлдэг. За би энэ юмдаа айгуу сайн. Би энэ ямаараа ингээд амжилтанд хүрнэ гэд ярьдаг. Тэгээ одоо ногоон зүйлүүд маань гэтэл танд бас тэр амжилтанд хүрж байгаа тэр зүйлийн хажуугаар танд бас хэд хэдэн блокууд таныг ингээд хойш нь татаад байгаа. Таныг ингээд хөлнөөс чинь ингээд татаад байгаа тийм зүйлүүд бас хүмүүст байдаг. Do this. If you don't do what we're talking about in this video, what's going to happen is you're going to set some goals, you're going to make some money, and then your shadow side is going to kick on, it's going to suck you down. And so that's why most people have pretty much the same income their whole life or the same savings. You know, I read that 75% of Americans are like 2 paychecks away from bankruptcy, probably even more now since the pandemic. What is the shadow? За тэгэнгүүт одоо таны бизнес ингээд амжилттай явж яснаа гинт ингээд одоо дампууралд ордог ч юм уу те. Энэ зүйл бол таны одоо нөгөө танд мөнгөний блокууд, төрөл бүрийн блокууд, айдсууд, травманууд байгааг илтгэдэг. За тэгвэл shadow гэж юу юм бэ гэдгийг одоо танилцуулъя. Take you over to the library for this. This book right here, the red book, it's not a Bible. It's actually C.G. Jung, and I've read all of 5 pages in it. Imagine being able to build an app with your name on it just by thinking about it. Meet Base 44. Studied under Freud, Sigmund Freud, who's like, you know, the most well-known psychologist of all time. They said that the parts that don't get resolved in us, you had a bad experience, you had a bad relationship, you had things from. За бидний хамгийн сайн мэдэх Sigmund Freud гэдэг psychologist буюу сэтгэл зүйч маань одоо ингэж хэлсэн байдаг. Биднэрт одоо өнгөрсөн дээр тийм таагүй харилцаа байдаг. Биднэрт бага наснд өнгөрүүлсэн таагүй хүүхэд нас гэж байдаг. Биднэрт таагүй мэдэрсэн мэдрэмж гэж байдаг. Childhood, they still affect you until you resolve them. Think about it. If you had. За тэгвэл эдгээр зүйлүүд маань биднэрт өнгөрсөнд байсан таагүй мэдрэмж, өнгөрсөнд авсан таагүй хүүхэд насны үйл явдлууд, дурсамжууд, өнгөрсөнд авсан таагүй зүйлүүд маань бүгд өнөөдрийн таны тэр амжилтанд нөлөөлж байгаа. Parents growing up that fought a lot about money. Maybe they even got divorced. You're going to have security issues moving forward. Or if you had even recently like a bad relationship, a bad breakup. За жишээлх юм бол хүүхэд наснд байхад танаа аавч хоёр маань бас хоёр тишээгээ болж байсан байж болно. Тэгвэл тухайн хүүхэд маань том болоод энэ нь ямар травма нь яаж илэрх вэ гэвэл одоо өөртөө итгэлгүй, өөртөө эргэлздэг, өөрийгөө доогуур үнэлдэг ийм одоо асуудлаар таны травма илэрхийлэгдэж болно. Мөн та өнгөрсөн харилцаанд саяхан авсан харилцаанд одоо хүнтэй харилцаа тогтоогоод тэгээд түүнээсээ тийм гашуун туршлага авсан байж болно тий. Энэ харилцаа маань таагүйгээр төгссөн байж болно. You got cheated on. Well, you're going to have. Мөн бас та хин нэгнээр хууруулсан байж болно. Таныг хин нэгэн араар тавьсан байж болно. Abandonment issues moving forward if you don't resolve it. So my point is that normal. За мөн одоо танд орхигдохоо сайхан айдсууд байдаг. Тэгэхээр эдгээр асуудлуудыг бид нар шийдвэрлэхээс нааш энэ зүйл бол бидний амьдрал дээр нөлөөлсөөр байдаг гэсэн. It's
as a child, but it can be recent as a young adult or even as recent as like last week. These things that we don't deal with, we suppress down. And just like you're doing a trash compactor, right? When you put trash in there or a trash can, those things don't go away by shoving that trash down if it's getting full. It just pushes it down deeper and it still affects it, right? And so that's what shadow work is it's looking at some of the stuff that we don't even realize we have. За тэгэнгუთ бид нар одоо энэ нь юутай адилхан бэ гэвэл бид нар хогийн савн дотор хогоо хийгээд лээдэг, хийгээд лээдэг. А гэтэл энэ зүйл маань бидний амьдрал дээр нөлөөлөд л байгаа. Ягаад гэвэл энэ зүйл танд байгаа учраас та зүгээр дарж нуугаад хогийн савнд хийгээл нуухыг хичээж байгаа боловч энэ зүйл тантай хамт явж л байгаа. Тэм учраас таны амьдралд нөлөөлж л байгаа. That we've shoved down deep and that we're still carrying around, and by definition, we're still affected by. It's important to also say that every intention that we have, okay, and you might be saying like, oh, shadow, that sounds kind of negative. Well, every shadow side has a positive intent. Okay, just тэгэнгუთ одоо тэгвэл энэ травмагаа эдгийнх нь ямар одоо давуу талтай юм бэ гэдгийг ярих гэж байна. За түрүүн би яг ярилцсны эхэнд хэлсэн байгаа тий. Травма маань бас сөрөг өр нөлөөтэй, бас эерэг өр нөлөөтэй. Тэрийг хэлж байна. Positive нөлөө бас байна. Maybe if you weren't included, so you have abandonment issues, the positive intent of the abandonment issue is so that that doesn't happen again, so that you are part of the group, so that you are included, right? So behind every negative action, there is a positive intent. And the goal of the shadow work is to look for that positive intent, reframe it to yourself as an adult, really heal it, acknowledge it, so you can move forward. It is amazing how well this stuff works. За тэгэнгუთ энэ травмагаа эдгийнх нь яагаад хэрэгтэй юм бэ гэхээр та тэр үе дээр авсан одоо мэдрэмжүүдийг эдгээгээд түүнийг ойлгож ухамсарлаад хүлээж аваад талархалтайгаар тэр үед тэгсэн байна. Тэр үед энэ зүйл бол тэгэх ёстой байсан. Би одоо үүнийг талархалтайгаар хүлээж авч ингээд тэр зүйлдээ ажиллаад тэр үед авсан тэр таагүй мэдрэмжийг таатай мэдрэмж болгож өөрчилж засаж авахыг л бид нар ерөнхийдөө эдгэрэл гэж хэлээд байгаа гэсэн үг. Одоогийн амьдралд одоо бид нар эргээд хүүхэд наснд очих боломж байхгүй ч гэсэн бид нарын тарих үнэн худал яг одоо болж байгаа эсхийг мэддэггүй учраас бид нар яг одоо тэр өнгөрсөнд авсан тэр шарахыг эдгэх боломжтой. I just completed a 6-week coaching program where I was teaching a small group of like 10 people. And in week 3, we did all these shadow work process, and I hired a coach to bring in who's really skilled, almost like a therapist, and had them do shadow work. And the results people were getting at the end of it is just astounding stuff. Okay, people are getting new jobs, people are getting new relationships, people are doubling their income. I'm not even kidding. Now, Тэрийг хүн хэлж дээ би нэг 6-7 хоногийн хугацаатай тийм коучинг хөтөлбөр явуулсан. За тэгээ энэ хөтөлбөр дээр бид нар мэрэгжлийн терапевт буюу мэрэгжлийн одоо сэтгэл засалж хүнийг авчираад бид нар shadow work хийлгэсэн гэж байна. Тэгэхээр мэрэгжлийн хүнээр бид нар өдөрдүүлээд shadow work буюу өөрийнхөө сүйдвэртэй талдаагаа ажилласаад травмагаа эдгээсэн. Тэгсэн чинь хүмүүсийн ордог 2 дахин өссөн, хүмүүс шинэ ажилд орсон, хүмүүс шинэ хүмүүстэй танилцсан, хүмүүс тэдний хосын харилцаа сайжирсан гэд 6-7 хоногийн авсан тэр хөтөлбөртөө энэ shadow work-ыг хийсэн чинь ийм сайхан үр дүнгууд гарсан байна. Тэгэхээр хүмүүс болохоор нөгөө травмагаа эдгээх одоо ховсын имчилгээнд ороорой гэхээр ингээд мөнгө зарцуулах юм уу гэл айгу дургүй байдаг. Ингээ өөртөө мөнгө зориулах дургүй байдаг. Гэтэл энэ зүйл маань эргээд таны орлогыг 2 дахин нэмэгдүүлнэ. Танд магадгүй шинэ боломж, шинэ ажлыг авчирна. Мөн таны харилцаа сайжирна. Тэр таныг өнөөдөр доош нэг хүлнээс нь чангаагаад татаад байсан тэр асуудал байхгүй болоод тэгэхээр та нөгөө приход гэж хэлдэг шүү дээ. Та бүр ингээд ниснэ. Таны бүр амжилтууд өөрөө араас таны араас ирнэ. Та амжилтын араас биш, амжилт таны араас ирдэг болно. Хизээ та травмагаа эдгэс үед. Now we're getting into the how of this video. This is kind of the gold standard, and this is more of a play on Ken Wilber's 3-2-1 shadow technique. Again, you can do this out loud. I'm done trying out the next best AI thing from work. Monday.com is a whole different animal. Marketing, right? Just talking to yourself. Ямар техникээр тэгвэл энэ shadow work-ыг хийх ёстой юм бэ гэдгийг одоо ярих гэж. If you're in a place where you feel comfortable doing that, or you can do this in your journal as well. You can do it in written form, okay? Now, there's 5 steps to this technique that I want you to try to deal with that. За энэ техник дээр бид нар 5 алхмыг хийнэ. Shadow side. The first step is think of something you want to work with.
This could be very obvious to you, like pain of a past relationship. За тэгэхээр нэгдүгээрт нь та өөрийнхөө ажиллах хэрэгтэй нэг зүйлийг олж авна. Бид нар үүнийг одоо ховсын хэмжээлгээд эрэхтэй бид нар хилдэг. За таны зовир юу вэ гэж асуудаг тий таны зовир. Бид нар одоо эмнэлэгт очихоор эмч хамгийн түрүүлээд асуудаг шүү дээ. Таны зовир юу вэ гэд. Тэгэхээр бид нар толгой өвдөөд одоо тий даралт гисээд халуураад гэж зовироо ярьдаг. Яг тэрнүү шиг таны сэтгэл зүйн зовир юу юм бэ? Буюу энэ бол бидний эхний алхам. За жишээлбэл таны өнгөрсөнд авсан өвдөлт юу юм бэ? Таны өнгөрсөнд байнга одоо ингээд таны санааг зовоогоод байдаг тэр мэдрэмж юу юм бэ гэдэг энэ зүйлийг та бид нар эхлээд тодорхой болгоно. A feeling of unworthiness that comes up, a feeling of that you need validation from others. Тийм одоо жишээлбэл ингэж байна. Би өөрийгөө үн цэнэгүүгээр мэдэрдэг. Би одоо бусдад итгэж чаддаггүй. Би одоо үн цэнэгүү гэдэг жишээний. There's a feeling of like a lack of confidence. Okay. Би одоо өөртөө итгэлгүйгээр мэдэрж гин гэж одоо ингээд зовиороо хэлсэн шүү. Мэдрэмжүүдийг ярина гэсэн үг. Би өөртөө итгэлгүйгээр мэдрээд байна. Би сүүлийн үед одоо маш их одоо тий үзий атлалтыг мэдэрж гин. Сүүлд би аягүй гомдоод байна. Би сүүлийн одоо нэг хатам ээжтэй л гомдоод байна ч гэдэм үү те. Иймэрхүү сүүлийн үед авсан өвдөлтүүдээ эсвэл өөртөө итгэлгүй байдлаа эсвэл одоо гэд ингээд өөрийнхөө мэдрэмжийн хувьд тийм зовиоруудаа тодорхой болгоно гэсэн. Okay. Or it could take a day of just sitting on what you want to work with. There's no rush here. The point is choose something that you want to work with that you know is kind of holding you back. Once you have that, you're ready. За ингээд энэ зүйлээ бид нар нэг сууж агаад бодож олно. Тэ одоо ингээ яарахгүйгээр сууж агаад бодож олно. Намайг үнэхээр хойш нь татаад байгаа тэр зовир юу вэ? Жишээлбэл би өөртөө итгэлгүй байдал маань намайг бүхэл амжилтанд татаад байгаа мó? Эсвэл миний одоо байн сийгээр санхүүгийн асуудалд ордог маань намайг хойш нь татаад байгаа мó гэдэг ч юм уу те. Энэ зүйлүүдийг бодож олно. For step number 2. We're going to get kind of metaphysical here, all right? But if you're willing to play ball, this stuff is really powerful. So stay with me. I want you to think of that thing or that former version of you, right? And invite it in to have a conversation. Okay? За тэгэнгүүт одоо хоёрдугаарт нь бид нар одоо өөрийнхөө одоо тэр хувилбарыг тэр одоо тэр гимтсэн байгаа таны тэр бага наснандаа ч юм уу 3 наснандаа ч юм уу тэр таны одоо тэр таныг шарах байгаа тэр үеийг одоогийнхоо үе дээр өөрж авчирна. Одоо тэр үеийг санаанд оруулна гэсэн үг. Одоо жишээлбэл та одоо магадгүй 3 наснандаа аав ээж хоёр нь хоорондоо маш хүчтэй маргаад ингээд та тэр үед ингээд уйлаад ч юм уу ээж аав хоёр болиосоо гэж мэдээ ч хүүхэд айж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр мэдрэмжийг мэдэрч байсан тэр 3 настай хүүхдийг өөрийнхөө одоо нүднийхөө өмнө авчирна гэсэн үг. So you're going to invite that need for validation in to have a conversation with you. Again, written form, speaking out loud. You can even envision like an imaginary chair that it takes a seat in. Okay. Step number 3 is you're going to. За тэгүн гутаа тэр хүүхдийг урдаа авчираад эсвэл одоо урдлынхаа сандал тавьж байгаа сандал дээр суулгаад төсөөлж байгаа тий. Тэгээд тэр хүүхд дээр чанга ярьж болно. Би чамд хайртай. Би чамайг ойлгож байна. Чамд тэр үед маш их өвдөлттэй байсан. Би яг одоо чамайг ойлгож байна. Гэт түүнийг тэрврээд тэр хүүхдийг ойлгож байгаад нь тэр хүүхдтэй хамт байгаагаа илэрхийлж тэр хүүхдийг тайлбарлуулна гэсэн үг. За ингээд алхам 3. To begin a dialogue with it. You're literally just going to start talking to it. Have questions like, why are you doing this? What do you want from me? What is the... За 3 дугаарт нь одоо нөгөө хүүхдтэйгээ одоо conversation буюу диалог одоо нөгөө ярилцлага хийн. За чи надаас юу хүсэж байна? Чамд яг одоо юу хэрэгтэй байна? Чамд яг одоо юу дутагдж байна? Гээл тэгэн гот одоо нөгөө хүүхд танд санагдан тий надад одоо яг хайр хэрэгтэй байна. Надад аав ээж хоёрын маань намайг одоо хоёр гараас маань бариад хөтөлж явах нь хэрэгтэй байна. Намайг хацраас минь үнсээсэй гэж би бодож байна. Эсвэл тэр жаахан хүүхдэд магадгүй гоё барби хэрэгтэй, эсвэл тэнд гоё хамт тоглох хэрэгтэй гэх мэтчлэн тэр хүүхдтэй ярина. Positive intent you're trying to keep me from. It's important to note here that there's no real script to it. And you're going to be surprised on how much is in there. So pause on step 3 right there. And let's briefly talk about this inner child. A lot of people refer to the shadow self as the inner child. Basically, the person, your version of you as a kid whose needs didn't get met, even if you had the best parents. За ингэж ярихаар маш олон хүмүүс өөрийнхөө inner child буюу дотоод хүүхдтэйгээ ярьдаг.
өөрийнхөө дотоод хүүхдүүдэд юу хэрэгтэй байна? Тэрэнд юу тухайн үед хэрэгцээ нь хангагдаагүй гэд дотоод хүүхдүүдтэйгээ ярина. Одоогийн хувилбарын та тэр дотоод өөрийнхөө байгаа тэр дотоод жижигхэн тэр хүүхдтэй ярина гэсэн үг. In the world where you had terrible parents, right? We all lack some needs. Maybe you're at school, maybe За тэгэхээр бид нар одоо бүгдөө ямар нэгэн зүйлээр дутаж байсан, ямар нэгэн хэрэгцээгээр дутаж байсан байж таараа. you're in a friend group and all your needs aren't getting met. And so you kind of have these scars again that you push down, you suppress, and it affects you as an adult. It never gets resolved. So if you ever hear the Тэгэхээр одоо энэ таны дотор байгаа тэр жоохон хүүхэд маань ямар нэгэн хэрэгцээгээр тухайн үед дутагдсан тэр хэрэгцээ нь хангагдаагүй, тэр магадгүй хайр байж болно, тэр магадгүй дэмжлэг байж болно, тэр магадгүй гоё урмын үг байж болно, тэр магадгүй гоё зориг, урам зориг, гоё халуун дулаан тэрвэрлэлтэр дутаж байсан байж магадгүй. Тэгэхээр тэр зүйлийг та яг одоо тэр дотоод хүүхэдтэй өгөөд дотоод хүүхэдтэй тайлбарлаад ирэх юм бол өнөөдөр та амжилттай болж эхэлнэ. Бид нар тэхийн оронд бид нар яадаг вэ гэхээр ерөөсөө энэ зүйлийг тоохгүй явснараа бид нар нөгөө хогуудаа хогийн савн дээр чихээд ингээд тагийг таглаад тавьцантай одоо нөгөөд нь өнөр орно те хог удахаараа өнөр орно илжирнэ гэд ингээд таглаад тавьцантай адилхан гэсэн үг. Тэгэхээр энэ зүйлийг онгоолгоод цэвэрлээд одоо тэр зүйлээ яахаас нааш бид нарын одоо өнөөдрийн амьдрал бол хүснээр болдгүй байх нэ. Тэгэхээр травмагаа идэх бол зүгээр нэг мөнгө үрж байгаа зүйл биш. Энэ бол бид нарын амьдрал ирээдүйд маш чухал. terminology inner child, right? Inner child healing. That's a form of shadow work in a nutshell. But I like to think of it as your Тэр ерөөсөө дотоод хүүхдийг ангаах гэдэг бол бас бид нарын хамгийн гол энэ одоо сүүдрийн ажил байдаг. former self. Okay, the inner child lingo doesn't always resonate with me because I don't believe that every single thing to this day is because of your childhood. Like some extreme psychology people think they're like, everything you are today is an effect of your childhood. And I'm like, I don't know if I necessarily buy that because there's very recent things that you can pick up along the way, say pain from relationships, pain from jobs, all this stuff that can affect you just as much, I think. So I like to call it your former self. Okay, we all have different versions of ourselves. And right now, Тэгэхээр одоо бид нар нэг зүйлийг ойлгож авах хэрэгтэй. Бид нар бол өөрсдийнхөө одоо энэ биеийнхаа эзэн нь одоо өөрийнхөө амьдралын зохиолч нь бол та өөрөө гэдгийг бид нар ойлгож авах хэрэгтэй. Тэгээ бид нарт бүгдээрэнд нь олон төрлийн хувилбарууд байгаа. Бид нарын олон төрлийн хувилбарууд яг одоо байгаа. Энийг бас би өмнөх видеогоор ярьжсэн те. Бидний энэ реалити дээр бид нарын маш олон хувилбар байгаа. Эмч мэрэгжилтэй 2 саяын цалинтай туяа гэдэг таны өнөөдөр хувилбарч байгаа. Америкийн нэгдсэн улсад амьдардаг унган англи орос хэлтэй одоо тий юу байдгийг дипломат ажилтай, тийм элчинд ажилдаг, тийм туяач гэсэн энэ яг одоогийн реалити дээр зэрэг оршиж байгаа. the version that you're in, Introducing Grammarly, like you've never seen before. Your all-in-one writing essential. Recycling is very different. And that's the point here of what we're doing is recognizing that you're not even the same person you were 7 years ago, right? Pretty much every organ in your body, every cell in your body, if you look at it from a molecular level, За тэгэхээр бид нар одоо энэ өөрийнхөө жил болгон одоо бид нар ингээд өөрчлөгдөж байдаг чинь магадгүй та 7 жилийн өмнөх та 7 жилийн дараах өнөөдрийн та хоёр адилхан биш гэж болно. Яг тэгвэл таны бүх зүйл өөрчлөгдөж байсан. Молекулын түвшинд ч гэсэн бүх зүйл одоо өөрчлөгдөж байгаа. generates in about 7 years. But my point there is that we're always transforming into different versions, okay? And so I kind of like that idea that you are different today than you were 7 years ago. And so that's just a version of your former self. Now, step number 4 is to really acknowledge it. Now, here's the thing. You don't judge it. За тэгэнгუთ бид нар өөрийнхөө одоо дөрөв дэх алхам түрүүн 3 хэлсэнтэй 3 inner child talk буюу өөрийнхөө дотоод хүүхдтэйгээ ярилцах байсан, асуулт асуугаал чи ядаас юу хүсэж чинь, чи яаж нээж гэж асуух байсан бол дөрөв дэх алхам болохоор acknowledge it буюу үүнийг одоо ухаарч ойлгох юм уу байгаа. Тэгэхээр өөрийгөө маш сайн сонсох хэрэгтэй. Өөрийгөө ямар нэгэн шүүхгүйгээр одоо үнэлгээ өгөхгүйгээр сонсох хэрэгтэй. When you're talking to this former version of yourself. Okay, you're not judging it. You're not trying to explain it rationally, like, oh, well, you're wrong. Can't you see it? You're weak. All this stuff. Like, suck it up. That is not what you do. Okay, that can make it way worse. Тэгэхээр одоо чи угаасаа л ийм чи сул дөрөө чи тэнгих ёстой чи ингэх ёстой байсан гэж өөрийгөө тэгж одоо шүүж болохгүй. Одоо нөгөө нэг
тэгэж өөрийгөө шүүмжилж болохгүй. Тэгэх юм бол энэ зүйл бүр улам дордно. Тийм учраас бид нар өөрсдийгөө шүүмжлэхгүйгээр одоо яах нь вэ? Шүүмжлэхгүйгээр сонсож, ухаарч ойлгоно гэсэн үг. За. Because now you feel even worse about this thing that you have, this guilt around relationships, this guilt around not feeling good enough, and you're judging yourself. And so you push it down deeper, and it feels like it's not even safe to come out even more. Okay. So you're just hearing it out. Okay. And acknowledging it. To recap, you chose something to work with, you invite it in to have a conversation, you picture it and you talk to it, you acknowledge it. Now, the next step is to integrate it. When we talk about integration with the За тэгээд одоо дөрөвт алхам маань болохоор ерөөсөө түүнийг юу ч ярьж байсан шүүхгүйгээр дүгнэлт хийхгүйгээр бид нар сонсно. Тэгээд ухамсарлана. Ухаарна, ойлгоно, сонсно гэсэн үг. За дараагийнх нь алхам 5 дахь алхам болохоор integrate гэдэг чинь түүнтэй одоо холбогдно гэсэн үг. shadow. Okay. One thing that I found very powerful is to almost picture yourself going back in timelines. Okay. And this, again, is very powerful, dense stuff, right? That time is really an illusion because when you experience it, when you experience the present, future, and the now, it's all in the now. Okay. Right. So if you look at it dimensionally, instead of it being this like 2D where it's like past over here, present, future, and you go this way, it's more like stacked like this, right? And you can kind of jump from here to here to here to here because this is all in the now, right? It's a very, very brief explanation of the timeline right there. And so knowing that it's like this, it's not like this, what you can do is imagine yourself in your present state going back through to that event, okay? Or to the thing that you want to resolve and resolving it. За тэгэн гот одоо бид нар тэр түрүүний нөгөө 5 настай байхад аав ээж хоёр нь маргалж байхад нөгөө таны тэр шарах авсан тэр үе дээрээ яваад очино. Тэгээд төсөөлнө. Тэр үе дээр таны мэдрэмж ямар байна? Тэр үед та юу өмссөн байна? Ямар мэдрэмжийг мэдэрж байна? Гэх мэтчлэн тэр үе дээрээ бид нар одоо төсөөллөөрөө очино гэсэн үг. Тэгээд түүнийг шийдвэрлэнэ. Юу хүсэж байгааг нь And seeing it go the way you want. Let's just say it was a time where you got cheated on and broken up with, right? За жишээлх юм бол одоо та хамгийн анх одоо араар таныг нөгөө хүн маань одоо араар тавьж исэн үе гэж бодъё гэж жишээ. Well, can you see yourself going back to that event and all the pain that you had when that happened, the conversation you had? За тэгэнгүүт яг тэр өдөр очихоор танд ямар одоо өвдөлт байсан, танд ямар одоо conversation буюу харилцаа яриа болсон. And really comforting yourself and giving you the validation, giving yourself the support that you need, that maybe your friends didn't give you at the time, that maybe you didn't have any coping skills to deal with that. За тэгээд яг тэр үедээ өвдөлттэй байгаа яг нөгөө нэг одоо тэр хууралтын өвдөлтийг мэдэрч байгаа тэр үе дээрээ өөртөө дэмжлэг өгч. Магадгүй тэр таны тэр өөрийгөө дэмжиж байгаа, өөрийгөө урам зориг өгж байгаа зүйлийг таны найз чинь танд өгч чадаагүй байж болно. Тэгвэл тэр хэрэгтэй зүйлийг та тэр хүнд өг гэж. Time and literally giving yourself all the resources that you have now. За тэгэнгүүт яг одоо танд ямар Business is doing great, нөөц байна. but it can do even better. With Copilot and Bittrex өгнө гэсэн үг. Түүнд хайр To deal with that and heal and walk yourself from that past self to the current self and basically say it's okay. Not easier done than said, I know. But if you're willing to sit with yourself and do the inner work, right? And not just make this another video where you see it and you're like, oh, that's good. I intellectually understand it. No, if you're ready to get off the sidelines and into the game, pick up the journal, write down those steps and really try this. And a couple more points here that are very important. За тэгэхээр одоо тэр өөрөө тэр одоогийн та тэр өвдөлт авсан тэр үеийнхаа тань дээр түүн дээр очиод түүнтэйгээ холбогдоод ойлгоод тэр үеийг нь өөрчлөө, тэр үед чамд албаар хийгээгүй, ээж аав нь ч гэсэн одоо өөрөө травматай байсан, ээж аав нь ч гэсэн одоо өөрөө шарахтай байсан, тэд нар үнийг мдээгүй гэж ингээд нөгөө хүүхдийг тайлгаруулж тэр хүүхдэд юу хэрэгтэй байна түүнийг нь өгнө гэсэн үг. Яг чин сэтгэлээсээ холбогдно гэсэн үг. Ингээд энэ 5 алхмыг хийхээр бид нарын сүудрийн ажил бол бүтнэ гэсэн үг.
За эндээс гадна би чухал хоёр зүйлийг ярьж өгье юу гэж хэлж байна. There's no right or wrong way to do this. Okay, there's more efficient ways to do it, and there's faster ways to do it, I guess. But За тэгэхээр энэ сүүтрийн ажлыг ингээ хийхээр энэ ерөөсөө нэг юм буруу зүйл зөв зүйл гэж байхгүй. Харин энэ shadow work буюу энэ эдгэрлийн үйл явцыг хурдлуулах зүйл гэж арга зам гэж байдаг гэж байна. even if you don't know all the steps, you don't have to go through like 15 YouTube videos and read like 20 books to understand this stuff to make it work. Okay, you just don't. If you want to, that's fine. But I find that people who intellectualize things to a certain level, it kind of overwhelms them to even take any action because they have all these rules now. So if this is your first time doing it, get excited because you have the benefit of not having all these different rules that you got to follow to make it work and make it this big complex process so you don't do it, right? So Тэгэхээр өнөөдөр та энэ хүү видеог анх удаага сонсоод анх удаага трама эдгээх анх удаага сүтрэ ажил гэж сонсоод сууж байгаа бол би танд баяр хүргэе гэж байна. Ягаад гэвэл та маш олон одоо 20 30 одоо YouTube видео 20 30 ном уншаад энэ талаар яваагүй та өнөөдөр хамгийн товчхон хамгийн хурдан анхыг суралцаж авлаа. Тэгэхээр энийг амьдралдаа хэрэгжүүлж чадах юм бол мөн дээрэс нь одоо энийг та үнэхээр өөрөө хийхэд хэцүү байгаа. Тэр үетэйгээ уулзахад хэцүү байгаа бол та одоо юу янд ирж болно. Бид нарын эмчилгээнд бас ирж болно. Тэгэх юм бол би одоо өөрийнхөө 5 жилийн энэ тарих яаж ажилдаг вэ? Яаж өөрийгөө одоо эдгэх вэ гэдэг энэ аргуудтай та бүхэнтэйгээ хуваалцаж та бүхнийг би яг өөрөө одоо гардаж аваад явах болно. Тэгэхээр миний хувьд болохоор би сүүлийн 6 жил би яг одоо энэ одоо shadow work буюу сүүдрийн ажил тэгээ өөрийгөө хамгийн гол нь би зүгээр ярьж явдггүй би өөрийнхөө сүүдэртэйг ажиллаж өөрийгөө эдгээсэн хүн. Тийм учраас би энэ үед ямар өвдөлт байдаг, ямар эргэлзээ төрдөг, ингээд өөрийгөө эдгээгээд явж байгаа үед ямар одоо нөгөө цөхөрмөр үе гардаг, ямар одоо бууж өгмөр үе тохиолддог, яаж түүнийг эдгээдэг, ямар мэдрэмжүүд авдгийг би сайн мэднэ. Ягаад гэвэл би 5 жилийн өмнө энэ үйл явцыг эхэлсэн. Тэгээд shadow work-ууд бүгдийг би маш олон удаа яг энэ хүний хэлдгээр маш олон видеонуудыг би үзэж хийж байсан. Тийм учраас одоо би хэрвээ та одоо өөрийгөө эдгээж өөртөө хөрөнгө оруулалт хийгээд за би одоо өөрийгөө эдгэнэ гэж шийдсэн бол би таныг одоо өөрийнхөө яг би өөрөө хөтлөөд явдаг 2-7 хоногийн хөтөлбөрт бас урьж байна. Тэгэхээр та нар маань одоо миний энэ description дээр байгаа одоо хаягаар холбогдоод энэ хөтөлбөрт хамрагдаж болно. Ингэснээр та өөртөө маш том хөрөнгө оруулалтыг хийн. Бид нар өөрийнхөө сүүдэртэй талыг арилгаж иж бид нарын өнөөдрийн амьдрал зүгээр болдог байгаа. Тэгэхээр та нөгөө муу нуухаар сайн илчил гэж үг байдаг шүү дээ. Тэгэхээр та тэр травмаг дараад нуугаад яшиг энэ мөнгөний гарц яшиг гэж өнгөрөх биш. Энийг одоо бид нар ингээд ухаарч ойлгоод энэ өнгөрсөн давсан травмагаасаа би ямар сайн талыг олж авах вэ? Би үүнийг одоо яаж эдгэх үү гэд энийгээ ингээд ухаж ойлгоод энтэйгээ ажиллах юм бол биднэрт энэ зүйл маш одоо гайхалтай өсөлтийг маш гайхалтай одоо амжилтыг мөнгийг хэд ногтоод авчирна. Таны магадгүй энэ 2-7 хоногийн хөтөлбөр зарцуулсан тэр одоо төлбөрийг хэд нугатаад та болох болно. Тэгээд энэ дахиж хязгаарч та хийдэр травма руу очихгүй. Нэгэн тал та тэр үед болж авсан тэр зүйлдээ shadow work хийгээд эсвэл одоо тий проработко гэж хэлээд байгаа тийм одоо янз бүрийн сэтгэл заслын аргуудыг ашиглаад эсвэл магадгүй ховсын эмчилгээнд ордог ч юм уу. Энэ зүйлүүдийг хийлгэснээрээ та тэр травма дээр эргээд очихгүй гэсэн. Одоо нөгөө нэг юм хугацаатайгаар таныг эдгээд тавьчихдаг зүйл биш. Энэ бол та насан туршдаа өөртөө хийж байгаа хөрөнгө оруулалт байх болно. Тийм учраас одоо өөрийгөө эдгээдэг, өөртөө анхаардаг, өөрийгөө ирээдүйнийхээ төлөө алхам хийдэг нэгэн байцгаая. Тэгэхээр бид нар 1000 олон сургууль төгсөөд, бид нар 1000 олон ном уншаад, бид нар 1000 олон хэдийг сураад өөрийнхөө травмаг эдгэхгүйгээр амжилтанд хүрэхгүй. Хүмүүс болохоор ихэнхдээ ингээд логикоор бодоод л ингээд за би одоо энэ хэлийг сурчих юм бол, би одоо энэ ажлаа сурчих юм бол, би одоо энэ одоо улсаа сурчих юм бол би ингээд бүх юм сайхан болно гэж боддог. Гэтэ яг үнэндээ яг гашуун үнэн та өөрийнхөө сүүдэртэй талтайгаа ажиллаж өөрийгөө хинбэ гэдгийг сайн мэдэж сайнтай муутайгаар нь бүгдийг ажиллаж хүлээн зөвшөөрч тэрийгэ эдгээж иж танд жинхэнэ аз жаргал ирдэг байгаа шүү. Энэ бол одоо нөгөө маргаангүй үнэн, энэ бол байгалийн хууль, энэ бол нөгөө закон хууль. Тийм учраас та нар маань өөртөө ажиллаарай, өөрийгөө одоо улам хайрлаарай. Тэгээд
хувь хүнийхээ хөгжилтөд анхаардаг, өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг хүмүүс маань одоо бүгдээрээ хамтрая. Би та бүхэнтэйгээ хамтарч цөөхөн хэдэн хүнийг яг өөрөө хөдөлж авахд бол бэлэн байна. Ягаад гэвэл сахнаас бас хэд хэдэн хүмүүсийг одоо төгсгсөн учраас одоо дараагийнхаа хүмүүсийгээ бас хэдхэн хүнийг би бас хөтөлж авдаг. Хэд олон хүн бол авдаггүй. Тэгэхээр миний яг хөдлөлтөнд дор явах хэдхэн хүний нэгээр болохыг хүсэх юм бол яг одоо доор description дээр байгаа хэсэгтээ дарж бидэнтэй холбогдоорой. Тэгээд яг одоо та хэрвээ манай хуудас та шинээр зочилж байгаа бол яг одоо subscribe дарж манай хуудастай, манай сувагтай нэгдээрээ ингэснээр та дад хумсар гэж юу вэ? Яаж өөрийгөө эдгэх вэ? Яаж одоо өөрийнхөө дараагийн хувилбарыг бүтээх вэ? Яаж манифест хийх вэ? Яаж манифестыг үр дүнтэй хийх вэ? Яаж өөрийнхөө жинхэнэ хувилбартаа очих вэ? Яаж одоо өөрийнхөө 5D реалити руу очих вэ? Яаж 3D-гээс 5D руу өсөрөх вэ? Яаж одоо нөгөө нэг квант тусралт хийх үү? Яаж өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг авах уу гэдэг маш чухал бидний амьдралд усаагаар шиг хэрэгтэй энэ сэдвүүдийг би ярьдаг, судалдаг байгаа шүү. Тэгэхээр дараагийнхаа видеогоор уулзалтаа түр баяа.